Та бүхэндээ оройн хүргэе. Сонгон хайрхан дүүргийн сүүн бэх утга зохиолын нэвтрүүлгийн гишүүн тайж огт лавсрангийн мөнх хоёрын Тэнгэрийн зам хэмээх шүлгийг уншъя. Цаг нь ирэхээр бид Тэнгэрийн замаар алхна. Цаг хугацааны төгсгөлтэй тасалбаргүй бомтоор цочлно. Жаргал зовлон гон үрч мөнхийн онгоцонд суугаад жамын салхин тугдаад хязгааргүй өтөргөйд хөвнө. Тэнгэрийн цэцэгсийг дагсаар гэрэлт хаалганд хүрнэ. Тэнд мөрлөөд бүгд хүмүүн заяаг эрлхийлнэ. Шүлэг найрагтай дэлхийгэн тэндээс ажиглан байсаад шүүдрийн ариухан туслаар ертөнцийг эргэж урайлна. Хээдэ энхэн орчлонд хүмүүн бие болсон ч хэсэгхэн зур ирээд буцах жамтай учраас майнын 6 өсгийг гантэг чулуунд мөнхлөөд марал мөнхөн мичэд рүү амар амгалан зорино. Саранд шингэж бид өдөж хүрэг эрэлдэх болно. Наран дуусаж бид өглөө болгон цацрах болно. Салхинд холидож бид агаар мандлыг тэтгэх болно. Сансар огторгойд бид дураараа харин дүүлэх болно. Цагаахан сэтгэлийн гүнд өнөг үлдээгээд л буцна. Цаг цагийн альсаар үүлэн ихэнд замхарна. Уйлж дуулах амьдралаас эцсийн удаа үлгийдүүлж уудан Монгол орныхоо алтан хөрсөнд шингэнэ. Тэнгэрийн замаар бид бүгдээрээ алхна. Тэндээс ахин бид бүгдээрээ эргэж төрнө.